За бүгдээрээ хамт уншъя тийм ээ. За уншъя. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас тэр хатгагдан хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны минь төлөө түүн дээр гисгэл бууж шархаар нь бид эдгэрсэн. Амен. Амен. Дуулал 103-ийн 2-оос 3-ыг бүгдээрээ хамт уншъя. За сэтгэл минь ээ эзнийг магтаж аж тусыг нь ч бүү март. Тэр бүх хилэнцгийг чинь уучлж бүх өвчнийг чинь ялааршуулдаг. Амен. Амен. Баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ сайн мэдээгээр уучлагдсан, эдгэрэх, ерөөл гэсэн сэдвээр эзний үгийг хуваалцъя. За та бүхэн маань сайхан намарч байна уу? Сайхан байна. Намар сайхан болж байна. Гадаа бас халуун байна. Халуун өдрүүд болж байна. Бид хэд одоо 10-аад жилийн өмнө 30 градусыг болвол пөөстө ямар айхтар халуун байна гэж ингэж хүмүүс ярьж байгааг бас сонсчихлаа. Одоо бол нэг 30 гарсан градус бол биднэрт одоо агаарын температур бол дажгүй болцсон байна шүү дээ, тийм ээ. Өшөө 9 сард одоо 40 гарч бараг 50 хүрэх юм сонсогдож байна. Тэгэхээр ямар ч байсан бэлтгэлтэй л одоо хэдүүлээ байхan дээ, тийм ээ. Амен үү. За өнөөдрийн үгийг хуваалцах юм та бүхэнд нэг Монгол дууны талаар хуваалцмаар байна. За ер нь бол бид одоо сайхан зүйлийг дуулдаг, тийм ээ. Хүнээс сонсдог. Тэгээд зарим нэг хүний одоо тэр хуваалцж байгаа үгнээс тэр талархсан, баярлсан тэр үгнээс нь тухайн зүйлийг нь үнэхээр л одоо сайхан зүйл юм байна гэж ингэж бодож хүлээж авдаг, тийм ээ. Харин очиж үзээд, нүдээр үзээд, харж үзээд, барьж үзээд тэр газрыг одоо яг өөрөө мэдрээд одоо тэр сайхан газар эсвэл тэр сайхан хүмүүс одоо юу бах вэ? Энэ дэлхийн ертөнцийн тэр үзэгсэлэнтэй одоо байгаль дэлхий, өөр улс орон одоо байгалийн сайхныг өөрөө очиж үзээд тэгээд бид нар үнэхээр сайхан юм байна. Тэр ярьж ирсэн үнэхээр үнэн байжээ гэж ингэж бид нар одоо ойлгож хүлээж авдаг, тийм ээ. Бид нар сайн мэднэ. За Явуу хулангийн үг ардын уран зохиолч, тийм ээ. Энэ алдартай хүн. За Баттөмөр гэж Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн гэж одоо бас их дуу бичдэг. Нэлээд бас алдартай, дуу хуур ихтэй, одоо ийм алдартай бас хүн. За энэ хоёр хүн нийлээд нэг дуу бичсэн. Тэр дуу та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Туулын урсгал шөндөө сайхан гэж ингэж дуулдаг. За манай Увс аймгийн өндөр хангаас сумын одоо Илжхэн халах Төмөн Дэмбэрлэг гэж одоо Увс аймгийн алдарт дуучин энэ дууг дуулж амьлуулсан одоо ийм алдартай дуу байна. Тэгээд энэ туулын урсгал шөндөө сайхан гэдгийг бид нар төсөөлж байна. Тэгэхээр төсөөлөн бодоход үнэхээр шүн туулын урсгал үнэхээр сайхан л байдаг юм байна гэж ихэнх хүмүүс бодно. Тийм ээ? Харин яг туулын ирэг дээр шүн сартаа шүн тэр туулын урсгалыг хараа сууж исэн хүн болвол арай нэг өөрөөр бодно. Үнэхээр тийм ээ туулын урсгал шөндөө сайхан гэж. Тэгэхээр магадгүй одоо энэ явуу хулангуй туулын ирэг дээр шүн хонсон байна. Тэгээд шүн хоноод майхантай сайхан амраад байж атал сартаа шүн туулын урсгалыг харсан чинь л үнэхээр одоо шөндөө энэ сайхан юм байна гэж ингэж бодсон байхаа гэж. Тэгээд энэ дууны үгийг одоо гайхалтайгаар бичиж тэгээд Баттөмөр гэж урлагийн гавьяа зүтгэлтэн ая хийж Төмөн Дэмбэрлэг гэж одоо Монголын алдарт дуучин дуулж амьлуулснаар одоо энэ Монголын одоо ард түмний сэтгэл зүрхэнд хоногсон одоо ийм дуу болжээ. Амен. Тэгэхээр туулын урсгалыг шүн очиж үзсэн хүмүүс байна уу? Сайхан уу үнэхээр? Сайхан. За тэр сайхан гэдээ бүр гараа өргөөд үнэхээр сайхан гэж хэлж байна. Тэгэхээр сонсож байгаа хүн нэг өөр. За туулын урсгал шөндөө энэ дууны үгээр бол сайхан л юм байна. Яг түрүү ярьсанчлан очиж үзсэн хүн бол үнэхээр сайхан.
Тэгээ энэ үг тэр очиж үзсэн хүнд бол бүр юу вэ? Маш ойлгомжтой бүр тийм ээ. Үнэхээр энийг өстой хамрын самсаа одоо шархиртал үнэхээр яг нүдэнд харагдтал битсэн байна гэж ингэж бодох нь тийм ээ. Би туулын урсгалыг шөнө очиж үзээгүй байгаа. Тэгээ би бол нөгөө төсөөлж байгаа хүнийх нь нэг. Тэгээ үнэхээр сайхан юм байна. Ер нь Монгол газар, Монгол нутаг, байгаль дэлхий сайхан. Тэгээ манай Монгол газар үнэхээр сайхан гэдгийг бол мэдчихэж байгаа. Бид нар бүгдээрээ мэднэ. Харин туулын урсгалыг одоо шөнө үнэхээр сайхан юм байна гэдгийг би бол төсөөлөн ойлгож. Харин очиж үзсэн хүн бол өөрөө. Тэгэхээр үүгээр одоо би юуг та бүхэндээ хуваалцмаар байна гэхээр сайн мэдээг амсаж үзсэн, амталж үзсэн, мэдэж үзсэн, үнэхээр барьж тэмтэрж үзсэн хүний итгэл нэг өөр. Тийм ээ. Харин зүгээр сайн мэдээ бол тийм юм гинлээ гэж сонсож ойлгосон хүний өөр. Ялгаатай тийм ээ. Тэгэхээр энэ дуугаар одоо жишээ авч байгаа. Туулын урсгал шөндөө сайхандаа гэт тийм ээ. Торгон долгон хайлан мэрэлцдагсан гэж тийм ээ. Тэгэхээр яг л энэ дуу сэтгэлд байхаас тэр туулын урсгалыг одоо ер нь энийг нэг очиж үзье гэж бодох хүн бас ховор тийм ээ. Ер нь бол туулын урсгал сайхан гэдгийг л бодол одоо тухайн хүмүүс. Тэгээд энэ дууны аялга, энэ дууны үг, тэр аялж байгаа хэлбэр, тэр юм нь юу вэ? Үнэхээр сайхан. Тэгэхээр энэ бол одоо Монгол хүмүүсийн сэтгэл тоногссон ийм сайхан дуу. Тэгээд маш олон хүмүүс ер нь бол найрынх нь 3 дууны нэгэ гэж бас боддог. Ер нь энэ тэнд одоо хүмүүс их аялж харагддаг. Ер нь аялдаг, дуулдаг. За залуу хүмүүс бол энэ дууг бас одоо сураасай гэж хүсэж байна. Дуучных нь яг тэр их хувилбараар нь сонсоо, тэр нуглаа, чимэг, тэр өнгө аяс, тэр үгийг яаж хэлж гинөө гэдгийг нь сураад нэг сайхан сураад аваарай. Залуучуудаа. За гэж хэлмээр байна. Тэгээд энэ тэнд одоо та хэд маань дараагийн үе рүү амьдарч байгаа хүмүүс тийм ээ. Энэ тэнд очиод найр наадам эсвэл баяр ёслол ямар нэг юм дуудуулаа гэхэд л за сайхан дуудуулна гэд туулын урсгал шөндөө сайхан гэд ингээд дуулахад бол хүмүүс гайхалтай сайхан хүлээж авнаа. Амен. Амен. За ийм байна. За бас нэг жишээ авмаар байна. Дорнод аймгийн Эрээн цав гэж газар байгаа. Тэр Эрээн цав гэдэг газрын талаар сайхан шүлэг бичсэн байдаг. Нэгэн алдарт яруу найрагч, Дорнын их яруу найрагч Нямс Сүрэн гэж хүн 4 цаг гэдэг шүлэг бичсэн. Тэгээд энэ 4 цаг гэдэг шүлэг дээр Эрээн цавд бороо орох сайхан гэдэг мөрт байгаа. Эрээн цавд очиж үзсэн хүн байна уу? За байна. Үнэхээр сайхан юм уу? Цогоохоо. Сэлэсэн тал байгаа. Тэгээд бороо орох нь юу сайхан юм бэ? Та сайхан энэ очиж үзээгүй юм байна. Хавард үзсэн баг. Тэгэхээр магадгүй 100 намар тийм ээ. Тэр Эрээн цавд бороо орох үнэхээр сайхан гэдэг энэ яруу найрагч уулга алдан бичиж үлдээж. Тэгэхээр үүнийг бид нар төсөөлж байна. Тэр Эрээн цав гэж газар үнэхээр сайхан газар юм байна. Тэгээд бороо орох нь бүр сайхан юм байна. Цас орох нь ч сайхан гэж шүлгэлсэн баг. Тэгэхээр би нэг 4 мөрт тавыг уншиж өгмөр байна. За. Их нутаг минь шүлэг шиг сайхан. Их орон минь дуу шиг сайхан. Эргэх 4 цагт амьд явах сайхан, Эрээн цавд бороо орох сайхан гэж шүлгэлсэн байна. Гайхалтай шүлгэлсэн байгаа 4 мөрт. Тэгээ энэ шүлэг бол үнэхээр гайхалтай шүлэг. Тэгээд энэ одоо Дорнын их яруу найрагч Нямс Сүрэн гэж энэ хүн тэр Эрээн цавд бороо орохыг очиж үзсэн байна. Магадгүй намрын сайхан үйлрэл очисноо, зууны дэлгэр сайхан цагт очисноо. Тэгэл тэнд очиод тэр Эрээн цавын дээр бороо орж байгааг харахтаа л ерөөсөө зүрх сэтгэлд нь үг орж ирж. За энэ Эрээн цав гэдэг газар үнэхээр сайхан. Тэгэхээр энэ өөрөө бас энэ Дорнын их яруу найрагч гэдгээр цоллуулж байгааг бодоход зүүн талын хүн шиг байгаа. Ер нь бол тэр нутгийн хүн бахан. Тэгэхээр нутагт нь одоо ялангуяа тэр Эрээн цавд нь бороо орох бол үнэхээр сайхан гэж ингэж уулгаалдан шүлэглэн үлдээжээ. Тэгэхээр энэ шүлгийг одоо монгол хүмүүс маш их уншдаг. Залуучууд ер нь мэдчихэв үү манайхан? Хаяахан бас нэг шүлэг мөлөг зохиол одоо яруу найраг
дуу хоор ер нь иймэрхүү юм бас сөхөж үзэж явах хэрэгтэй шүү. Манайхан тийм ээ. Манай одоо ахан дүүс нас тогтсон хүмүүс маань ч гэсэн ер нь их ухаж түнхэх хэрэгтэй. Энд маш их юм бэ. Энд нөгөө Монгол хүний тэр философи явж байгаа шүү дээ ерөөсөө. Тэгэхээр эндээс бид нар их ухаж одоо энэ дөрвөн мөртийг уншихад л та бүхэнд сэтгэлд ойр байгаа шүү дээ тийм ээ. Их нутаг минь шүлэг шиг сайхан. Их орон минь дуу шиг сайхан. Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан. Тэгээд энэ үгэн дээр би нэммээр байна. Тэгээд эзний одоо ивэл ерөөлөөр мөнхөд амьдрах сайхан гэж нэмчмээр. Ингээд өөрөө сүлчмээр амен уу? Амен тийм ээ. Тэгээд эрээн цавд бороо орох сайхан гэж. Тэгэхээр бас л мөн адилхан. Өнөөдөр сайн мэдээг бид нар сонсох нэгөөр хэн нэгэн хүнээс ойлгож авах нэгөөр харин яг энэ нүдээр үзэж биеэр мэдэрч тийм ээ гарт барьж одоо яг өөрөө очиж мэдэрсэн шиг одоо сайн мэдээг бид нар ингэж ойлгох нь асар их өөр. Амен. Тэгэхээр та бүхэн гурав дахын сонгосоо гэж хүсэж байна. Сайн мэдээг пасторын үгээр, сайн мэдээг одоо багшийн үгээр, сайн мэдээг тийм ээ хэн нэгэн хүний гэрчлэлээр тийм үү? Одоо сүүлийн үед юм хөгжсөн сайн мэдээг ямарваа нэгэн YouTube-ээс бичлэг сонсоод сайн мэдээ гэдэг чинь энэ юм байна гэж ойлгол энэ өөр хэрэг. Асар их өөр хэрэг. Харин яг өөрөө мэдэрч, өөрөө ойлгож, Библийг ухаж, үгээ ухаж, тийм ээ? Өнөөдрийн ишлэлийг бүгдээрээ дахин нэг уншъя, тийм ээ? Сая гаргасан ишлэлийг бүгдээрээ дахин нэг уншаадах одоо. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан хилэнцгийн маань улмаас тэр бяцаарч аваа. Амар тайвны минь төлөө түүн дээр гисгэл бууж шархаар нь бид эдгэрчээ. Тэгэхээр энэ үгийг бие зүрх сэтгэл эд эсээрээ ойлгож мэдсэн хүн нэг өөр. Харин зүгээр уншаад өнгөрч байгаа хүн нэг өөр. Тийм ээ? За, дуулал 103-ийн 2-3-ыг дахиад уншия. Сэтгэл минь ээ, эзнийг магтаж аж тусыг нь ч бүү март. Тэр бүх хилэнцгийг чинь уучлж бүх өвчнийг чинь элаар шуулдгаа. Амен. Тэгэхээр элаар шуулгдсан хүмүүс байна уу? Амен. Амен, амен, амен. Элаар шуулгдсан хүмүүс сайн мэдээний үндсийг маш сайн ойлгож байгаа. Хараахан элаар шуулгадаж амжаагүй хүмүүс бол одоо мэдээллийн чанартай явж байгаа тийм ээ. За ерөн сайн мэдээ юм байна, цуглаан юм байна. За пастрын номлол юм байна, Библийн үг юм байна тийм ээ. Үе шатанда явж байна. Харин тэр хүн өшөө цааш нь лавшруулад элаар шигдах болтугай. Эдгээгдэх болтугай. Ерөөгдөх болтугай. Эрээн цавд бороо орохыг яг нүдээр үзсэн мэт сайн мэдээний гүн утгыг би эдис амьдралаараа ойлгон гэрчлэл болох болтугай гэж ярёо. Амен уу? Амен. За бас нэг дууны хэсэг авмаар байна. Тэгээд хэдүүлээ цаашаа явъя. За бас нэг сайхан алдартай дуу байна. Намрын өнгө гэж дуу байгаа. За ялангуяа манайхан бүгдээрээ сайн мэдж байгаа. За үг бол Цэрэн дэндүү гэж одоо бас яруу найрагчийн алдартай хүн бичсэн. За ая ил мөр дөрж гэж. За энэ хүн бол халуун уйлэг нутгийг Пүрэв дөрж гэдэг хүнтэй хамтарч бичсэн. Одоо ийм хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр халуун уйлэг нутаг бол ер нь мөр дөржих гэж үздэг. За энэ алдартай одоо Монголын хөгжмийн урлагт маш их хувь нэмэр оруулсан одоо ийм алдартай хөгжмийн зохиолч байсан ийм хүн бичсэн байна. За энэ хүн яг намрын өнгө гэж гайхалтай дуу. Одоо намар болж байна. Тэгээ өчигдөр найран дээр яг энэ дууг дууллаа. Галуун цуваа хөрсөн голын усан мэлтгэн сэн ганган байгал хослосон гойхон намрын өнгө юмаа. Дахиад нэг удаа ганган байгал хослосон гойхон намрын өнгө юмаа. Энд бас голын ус мэлтгэнсэн гэж бичсэн баг. Ер нь Монгол яруу найрагчид яг л ингэ шүү дээ.
туулын урсгал шиндээ сайхан. Голын ус бас л мэлтгэн жаа. Тэгээд эндээс би ямар үгийг одоо онцолмоор байна гэхээр оюухан намрын өнгө гэж тийм ээ. Тэгэхээр оюухан намрын өнгийг бид нар бүгдээ мэдчихэв. Тэгээ манай Монгол оронд намар ямар болдгийг бид нар үнэхээр мэднэ. Модны өнгө яаж өнгөөр өөрчлөгдөж тэр намрын улирал ямар сайхан дэлгэр сайхан байдгийг бид нар бүгдээ мэдчихэв, тийм ээ. Гэтэл намар болж үзээгүй, тэр модны өнгө өөрчлөгдөж үзээгүй, бүтэн дөрвөн улирал зунаараа байдаг. Тэр газар амьдарч байгаа хүн намрын өнгө гэдгийг мэдэхгүй. Ямар гэдгийг ч мэдэхгүй. Харин тэр намрын улирлаас ирсэн хүний үгээр намрын улирал гэдэг тийм юм байна гэж ингэж төсөөлж ойлгоно. Тэ мод бол ийм өнгөөр одоо ингэж алгалдаг, навч ингэж ундаг. Тийм ээ? Өвс ингэж шарлаж, халиурч, найгаж та тарин төрөө ингэж одоо найган ганхаж ингэж үзэгсэлэнтэй харагддаг. Гэвэл хүмүүс тэр намрын улирлыг үзээгүй хүмүүс юу гэж ойлгох? Үнэхээр гайхалтай юм аа. Тэрийг очиж үзмээр байна гэж хүмүүс бодох байх, тийм ээ. Тэгж төсөөлж ойлгодог, тийм ээ. Тэгэхээр мөн л адилхан сайн мэдээг бид нар заримдаа яг ингэж төсөөлж ойлгодог. Сайн мэдээг заримдаа бид нар яг ингэж одоо бусдын одоо хүний амнаас тийм үү яг ийм ойлголтоор сайн мэдээг бид нар ингэж ойлгодог. Тэгээд тэр сайн мэдээ нь үнэхээр л тийм юм бах та гэж тийм үү үнэхээр л эдгээдэг юм бах, үнэхээр л ерөөдөг юм бах, үнэхээр ивэдэг юм бах та гэж ингэж итгэх тохиолдлууд байдаг. Харин та бүхнийгээ ерөөмөр байна. Эзэн биднийг маш үнэтэйгээр худалдан авсан. Тийм учраас тэр биднийг эдгээсэн. Тэр эдгэрэл гэдэг үг нь юу вэ? Тэр бол сайн мэдээ юм аа. Амен үү? Амен. Өнөөдөр эдгээгдсэн хүмүүс эзэнд талархаасаа гэж хүсэж байна. Амен. Энэ бол таны үн цэнтэй сайн мэдээний үр жимс байжээ. Тийм учраас би эдгэрсэн. Эдгээгдэжээ. Би уучлагджээ. Эзэн таны шарахаар би гайхалтайгаар тийм ээ эдгэрэн төлжиж ариун цэвэр болсон гэж ингэж тунхаглаасаа гэж та бүхнийгээ уриалмаар байна. Ятгамаар байна хтус. Амен. Амен. Хүүхэд байхад миний тоглодог одоо сумын дэнж их өндөр байдаг байж. Их өндөр байдаг байсан. Тэг энэ ямар өндөр юм бэ гэж би хүүхэд байхдаа боддог байсан. Харин би том болоод өндөр болоод 176 см болоод тэр сумынхаа дэнжийг очиод үзсэн чинь 5 алхаад гарчхаар тийм дэнж байсан. 5 алхаад гарчхаар дэнж байсан. Тэгээд тэрийг манай сумынхын дэнж гэж нэрлэдэг. Тэгээд өгсөж гардаг. Манай сургууль дэнж дээр байдаг учраас би заавал тэр дэнжээр өгсөд сургуульд очдог. Тэгээд тэр заримдаа цүнхөө үрцэн хүүхдүүд хэцүү санагддаг байсан. Хол одоо их өндөр санагддаг байж л дээ. Тэгээд том болоод очисон чинь ерөөс юу вэ? 5 алхаад гарчхаар намхан байсан. Тэгэхээр заримдаа бид нар яг итгэл үнэмшил, итгэлийн амьдрал юм байдаг. Бидний сайн мэдээний ойлголт заримдаа өндөр байдаг. Харин төлөвшөөд, өсөөд, итгэлээр баталгаажиж, барьж байгуулагдсны дараа сайн мэдээний үнц нь илүү юу вэ? Ойрхон байдаг. Илүү үнцэнтэй байдаг, илүү хүчтэй байдаг. Илүү тэр сайн мэдээний үнцнийг бид нар зүрх сэтгэлдээ нандинг хүлээн авдаг. Тэгэхээр ахан дүүс та бүхнийгээ бүгдийн өрөөмөр та бүхэн гайхалтайгаар сайн мэдээний тэр гүн утгыг ойлгон итгэлээр дэвжин дэшилж итгэл тань өсөн аривжиж эзний өрөөлөөр дүүрэх болтгой гэж та бүхнийгээ өрөөё. Амен. Тэгэхээр энэ ертөнцийн сайн мэдээ ингийн байдаг. Зүгээр л сайн мэдээ. Зүгээр л сайхан зүйл. Зүгээр л сайхан одоо зүйлс болно гэж ингэж бид нар боддог. Харин эзний сайн мэдээ өөр. Тэр сайн мэдээ бүр орвонгоор нь биднийг яадаг вүлээ? Эргүүлдэг шүү дээ. Тэр сайн мэдээ заримдаа өвдөлт өгдөг. Тэр сайн мэдээ заримдаа биднийг тэр муу зуршлууд, дутагдал, алдаагаас маань өөрчлөгдөхийг ятгадаг. Нэг ёсондоо амьд. Тэр сайн мэдээний дотор өнөөдөр бид нар ирсэн байна. Эзний сайн мэдээ биднийг тайтгаруулдаг.
Шархалсан сэтгэлийг эдгээдэг, тайвшруулдаг. Цөхөрсөн сэтгэлийг босгодог. Чи бос, өндөй, алах, зөхрөх болоогүй. Урагшаалах гэж хэлдэг. Харин ертөнцийн сайн мэдээ бол зүгээр л сайн мэдээ. Сайхан яриа. Хүмүүсийг баярлуулах сайхан зүйл байдаг. Тэгэхээр бид нар ийм үн цэнтэй сайн мэдээний өмнө ирсэн байна ахтус. Энэ үн цэнтэй сайн мэдээгээр бид амьдарч байна. Амьдарсаарч байх болно. Тэгээд түрүүний дуунд гарсанчлан та бүхэн бүр нүдээр үзэж, биеэр барьж, сэтгэлдээ мэдэрч, тийм ээ. Ойлгон түүнийг ерөөл болгон авах болтугай гэж та бүхнийгаа ерөөмөр байна. Амен. Тэгэхээр сайн мэдээ бол Христ Иесус өөрөө шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Сайн мэдээ Иесус Христийн одоо бүх үйл хэрэг, бүх ажил, бүх төлөвлөгөө, бүх зорилго. Түүнийг бид нар юу вэ? Сайн мэдээ гэж хэлж байна. Сайн мэдээ бол зүгээр нэг Библийн ишлэлээс тайлбарлаж байгаа тайлбар биш. Ойлгосон ойлголтоо хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэлт биш. Бид нар сайн мэдээ гэвэл Иесус Христ гэж ингэж ойлгодог. Амен. Тэгэхээр бид нар Иесус Христ дотор түүний дээр сайн мэдээний дотор амьдрдгаа гэж өдөр бүр тунхаглан амьдрах хэрэгтэй байна. Амен. Халелуя. Та бүхнийг маань эзэн ивэх болтугай. Тэгэхээр сайн мэдээнд бас юу байна? Нэг үнцэнтэй зүйл байна. Аврал байна. Сайн мэдээ бол ерөөсөө туйлын зорилго нь аврал шүү дээ. Хүмүүсийг аврах, гэмт байдлаас нь чөлөөлөх. Тийм ээ? Мөнхийн өхлөөс мөнхийн ам руу чөлөөлөх. Сайн мэдээний үндсэн одоо том агуулга бол ерөөсөө л энэ шүү дээ. Амен. За Тит 2:11 дээр учир нь бүх хүнд аврал авчрагч Бурхны нэгүсэл үзэгддэг. Амен. Илчлэл номын 7-гийн 10 дээр тэд чанга дуугаар аврал бол синтез залрагч бидний Бурханд ба хурганд байдаг гэд хашгирч байлаа. Тэгэхээр сайн мэдээний туйлын бүр эцсийн цэг юу вэ? Тэнгэрийн хаанчлалд тунхаглаж штэ. Тэд чанга дуугаар аврал бол синтез залрагч бидний Бурханд ба хурганд байдгаа хэмээн тунхагласан. Амен. Бид үүн рүү явж байгаа. Бид үүн рүү алхаж байгаа. Амен. Илчлэл 19-ийн 1-р ишлэлдэр халелуя аврал алдар хүчин бидний Бурханд гэж. Тэгэхээр сайн мэдээ бол зүгээр бидний амьдралыг тэжээд итгэх тэр жижигхэн зүйл мөн. Бидний амьдралыг сайжруулах, бид өөрчлөгдөх, бид эдгээгдэх, бид илүү өөр амьдралаас илүү сайн амьдрал руу ирэх энэ зүйлийг сайн мэдээ гэж хэлдэг мөн. Харин бид туйлын одоо гүнээс гүнд ойлгож байгаа тэр сайн мэдээ юу вэ? Тэр бол Есүс Христ буюу мөнхийн аврал юм аа. Амен. Та бүхэн энэ авралаасаа баттай зурх болтугай. Атгах болтугай. Тэгээд олон аврал авч чадаагүй байгаа хүмүүст энэ үн цэнийг өгөх болтугай. Тэгээд чуулган маань ерөөлийн сувг болох болтугай. Сайн мэдээг сонсоод ирсэн маш олон хүмүүсээр бэлхэм дүүрсэн чуулган болон ерөгдөх болтугай. Амен. Энэ үйл хэрэг жинхэнэ сайн мэдээг үн цэнийг ойлгосон тэр хүнээс эхэлнэ. Харин сайн мэдээг ойлголт төдий авсан хүнээс эхлэх боломжгүй. Амен. Харин гүнээс гүнд ойлгосон учраас өнөөдөр чуулганы үн цэн илүү өсөж байгаа гэж харж байна. Амен. Итгэж байна. Амен. Тийм хүмүүс олон байгаа учраас чуулган амьд ариун үн цэнтэй эзний өмнө оршиж байна хатвсаа. Амен. Тэгэхээр сайн мэдээнд бид баттай итгэвэл үр шимийг нь хүртэх болно. Бид үр шимийг хүртмээр байна. Есүс Христэд ирсэн учраас бид үр шимийг хүртэж амьдрал хэрэгтэй сайхан зүйлийг бид авмаар байна. Авмаар байна. Авсаар байгаа гэж итгэж байна. Амен. Та бүхэн авсаар бүр бэлхэм дүүрнээр ерөгдсөн. Амен. Тэгэхээр энэ зүгээр л нөгөө сайхан зүйл биш. Зүгээр л нөгөө амьдрал хэрэгтэй сайхан зүйлийг авах биш юм аа. Тэгэхээр энэ бол итгэл ерөөгднө гэсэн дүрмтэй. Итгэл ерөөгднө. Яг итгэлээ 100% эзний өмнө тавьбал юу вэ? Сайн мэдээ үр шимээ өгнө. Үр жимсээ та бүхэнд харамгүйгээр хайрлах болно. Амен.
Тэгэхээр эзэн бурхан үүнийг бидэнд өөрөө ойлгуулна. Өөрөө бидэнд таниулна. Өөрөө бидэнд илчилж өгсөн. Түүгээр нь бид амьдрах болно. Тэгээд бид сайн мэдээний үр шимийг хүртэх болно ахтавсаа. Тэгэхээр хүн бүхэнд сайн мэдээ бүрэн биелэлээ олохын тулд бидэнд нэг болцол байгаа. Тэр жинхэнэ бат итгэл. Эндээс эхэлнэ. Тэгэхээр жинхэнэ Есүс Христос зуураад бат итгэх тэр цагаас сайн мэдээний үнс нь бидний амьдралд үр шим болон бидний амьдралд ерөөл болон ирэх болно гэсэн. Харин жинхэнэ бат итгэлийг одоо болтол бид өгч чадахгүй байвал авах ёстой ерөөл маань алслагдсан хэвээр л байна. Алслагдсан хэвээр л байна. Түрүү нөгөө эрен цавд бороо ордог гэдгийг төсөөлж байгаа шиг төсөөлсөөр л байна. Туулын урсгал шөндөө сайхан гэдэг шиг тэр сайхан юм байх та гэж төсөөлсөөр л байна. Намрын өнгө үнэхээр тийм юм байх та гэдэг шиг тийм юм байх та гэж төсөөлвөл та авах ёстой ерөөлөө авч чадахгүй байна. Харин та гүн рүү н ороод бат итгэлээр тэр сайхан ерөөлөөр бялхах болтгой гэж та бүхнийгаа ерөөё. Амен. Тэгэхээр Иремья шиг итгэлтэй байцгаая гэж та бүхнийгаа уриалмаар. Иремья 17-гийн 14 дээр намайг эдгэгээч. Тунхаглаж байгаа тийм ээ? Хаяа эзэн би эдгэх болно. Яг энэ итгэл. Эдгэгээч, гуйла, эдгэх болно. Амен уу? Тэгэхээр өнөөдөр бид нар бас яг энэ итгэлээр явцгаая хатвс. Та намайг ерөөгөөч. Би ерөөгдөх болно. Тийм ээ? Та намайг эдгэгээч. Би эдгэрсэн. Би эдгэх болно гэж тунхаглахтай адилхан ийм итгэлээр бүгдээр амьдарцгаая. Намайг авраач гэж тунхаглаж байгаа Иремья. Би аврагдах болно гэж хэлсэн. Амен. Жинхэнэ сайн мэдээний дотор амьдардаг, жинхэнэ сайн мэдээний үнцээр амьдардаг хүн ингэж амьдардаг байх нэ. Яг Иремья шиг. Та намайг эдгэгээч. Би эдгэрсэн. Намайг авраач. Би аврагдсан гэж тунхагладаг байх. Тэгэхээр энэ итгэлийг бүгдээрээ эзнээс гуйцгаая. Өнөөдрөөс бүгдээрээ тунхаглацгаая. Та бүхний өмнө байгаа тэр саад бэрхшээл, амьдралын асуудлууд байгаа. Тэр асуудлыг одоо бүгдээрээ тунхаглая. Энэ асуудлыг та шийдэж. Шийдэгцэн. Тийм ээ? Эсвэл хэн нэгэн хүний төлөө залбирах гэж байгаа бол энэ хүний асуудлыг та өөрчлөн шинчилж, өөрчлөн шийдэж өгөөч. Шийдэгдэнэ гэж баттаа итгэцгээе. Амен. Ингэж итгэвэл сайн мэдээний үр шим та бүхний амьдралыг бэлхэм дүрнээр ирэх болно. Амен. Тэгэхээр чуулган итгэлээр бэхжихэд итгэгчдийн тоо өссөөр байдаг гинэ. Тэгэхээр өнөөдөр чуулган тийм үү? Итгэлээр бэхжсэн байна. Итгэгчдийн тоо өссөөр байна. Амен. Тэгвэл өшөө өсөе. Өшөө бэхжээ. Өшөө тэлье. Өргөжье. Ерөгдөө. 500 хүрье гэсэн шүү дээ. Амен үү? Өнөөдөр тэг энэ жилийн одоо пастрын маань уриалга, ятгалга тэр шүү дээ. 500 хүрье. Амен. Ер нь бол нэг 250 хүн байна гэж би харж байна. Тэгэхээр нэг хүнд хүрэхэд 500. Амен. Нэг хүн 10 хүнд хүрэхэд тийм үү? Хэдэн хүн ажиллах вэ тэгвэл? Нэг хүн 10 хүн гэхээр тийм ээ. Амен амен. Тэгэхээр өнөөдөр та бүхнийгээ ятгамаар. Чуулган итгэлээр бэхжсэн. Итгэгчдийн тоо өссөөр байна. Тэгэхээр бүгдээрээ урагшилцгаая. Амен үү? Амен. Итгэгчдийн тоог улам өсгөцгөөе. Хажууд байгаа гэр бүл, ахан дүүс, найз нөхөд ахан дүүсээ зуурцгаая. Тэр хүмүүс Бурхныг харахын тулд таны жинхэнэ итгэл тэр хүмүүст харагдах хэрэгтэй. Хэрв та тэр жинхэнэ итгэл рүү хүрэхийн тулд танд өөрчлөлт хэрэгтэй байвал өнөөдрөөс эхлэе. Дутагдлууд байвал өнөөдрөөс засъя. Асуудлууд байвал эзний өмнө өнөөдрөөс улаая. Надад ийм асуудлууд байна. Та үүнийг ингээд өөрчилж өгнө үү? Би одоо шийдсэн.
Сайн мэдээний хөрөлийг би авмаар байна гэж эзний өмнө ашгарцгаая. Амен. За, Үйлс 16-гийн 5 дээр яг энэ талаар ярьсан. Чуулганууд итгэлээр бэхжиж өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байваа гэж тунх хэлсэн. Тэгэхээр чуулган бэхжинэ гэдэг юу вэ? Энэ бол сайн мэдээний жинхэнэ итгэлээр бэлгсэн хүмүүс олон байна гэсэн. Тэгж байж чуулган бэхжинэ. Чуулган бэхжинэ гэдэг юу юм бэ? Зүгээр дөрвөн хан доктортой байхыг хэлэхгүй. Бид бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Баашин барилга, нүсэр, хүчирхэг, агуу байхыг хэлэхгүй. Тэр чуулганд байгаа итгэгч хүчтэй байхыг хэлэхнэ. Амен. Тэр итгэгч бэхжихийг чуулган батчиж байгаа гэж Библи тунхагладаг байх нь шүү бах төсөө. Амен. За, чуулган өсгийн нууц бол гэр бүл уучлагдсан ерөөгдөхийн нууц билээ. Амен. Гэр бүл уучлагдсан ерөөгдөж гэр бүл эдгээгдэхэд тэр юу вэ? Чуулган өсөх болно. Өнөөдөр чуулганд маш олон гэр бүлүүд байна. Тэгээд миний эхнэр хүүхдүүд ер нь даруйхан чуулганд нэлээд хурдан эдэж их хэрэгтэй байгаа. Энэ талаар нэлээд нухацтай залбирч байна. Ер нь бол эзэнд маш итгэмжтэй, маш итгэлтэй, одоо ийм мундаг хүчрхэг эмэгтэй байгаа. Зарим нэг талаараа надаас илүү хүн шиг санагддаг. Гэхдээ нэг өмнөх тэр нэг зүрх сэтгэлийн нэг тийм одоо шарах гэх үү? Тийм авсан одоо нэг тийм зүйл байх шиг байна. Тэгээд тэрэнд нь жоохон цаг хэрэгтэй гэж би бас бодож байна. Жоохон хүлээх, жоохон хараа, залбирая тийм ээ гэж бас бодож байгаа. Тэгэхээр ер нь эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн бас ямар нэгэн зүйлд гүн шархал бол бас гүн одоо тэр юуг авахта бас уддаг юм шиг санагдаад байна. Тэ. Эрчүүд бол яг хөө шууд нэг уурлаад шууд нэг юмаа гаргаад тэгэл төс тас төмпөн шанага за болсон гэл ингээд тий бас амархан юм шиг санагдчих. Эмэгтэй хүмүүс магадгүй зарим нэг талаараа тэрийг их гүн боддог юм шиг байна. Манай эмэгтэйчүүд мэдж байгаа хаа тий. Тэгээ би бас нөгөө яг эмэгтэй хүний дотор орж үзсэн биш. Мэдэхгүй маа. Тий. Тэгэхээр та бүхэн маань бас гэр бүлийн маань төлөө залбирч өгөөрэй. Тэгээд эхнэр маань үнэхээр сэтгэлтэй байгаа. Шууд ирмээр байна тий. Шууд одоо чуулганд бас гоё мөрөглөө өргөмөр байна. Гэхдээ зарим нэг талаараа ажил одоо бүх зүйл нь бас жоохон ингээд таарж тохирохгүй зүйлсүүд бас байна. Тэгээд ямар ч байсан одоо хүлээцтэй одоо ийм байдалтайгаар явж байгаа. Тэгэхээр гэр бүл маань нэлээд одоо шуурхаа бас энэ чуулганы одоо энэ сайхан одоо энэ уур амьсгал, энэ ерөөл, энэ ивэл нэг өсөл рүү орж ирэх хэрэгтэй гэж бас бодож явж байгаа шүү. Та бүхэн маань буруугаар битгий ойлгоорой. Тийм пастор маань ирээдэх энэ ихнэр хөөхт нь хаачаа гэж буруугаар битгий ойлгоорой хатвэсэ тий. Ер нь их хүчтэй гэр бүл байгаа шүү. Яг Христэд итгэдэг ийм хүчрхэг гэр бүл байгаа. Амен. Эзэн ерөөсөн учраас талархаж байгаа. Амен. Тий. За, юу руу явж байгаа ингээд хитэрч байна. Заримдаа нэг юм бас пауз авах тохиолдол байна. Байлгүй яах. За, тэгэхээр Үйлс номын 16-гийн 5. Чуулганууд итгэлээр бэхжиж өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв. Өнөөдөр чуулган маань энэ ерөөлөөр бэлхах болтугай. Бүр ерөөгдөх болтугай. Сав суулга нь бүр халих болтугай. Тэгээ үүний төлөө өнөөдрөөс бүгдээ залбирая. Хүн бүр зөвхөн пастор залбирахгүй шүү. Зөвхөн чуулганы ахлагч залбирахгүй. Зөвхөн Магдалины ахлагч эндээс бүгдээ өсцгой сайн мэдээ тараацгаая гэж ажиглахгүй. Юу вэ? Бүгдээр таны оролцоо маш их чухал байна шүү хатус. Амен. Амен. За, сайн мэдээний номууд энэ сайн мэдээг нэг зүйлээр илэрхийлдэг. Тэр нь юу вэ? Уучлал, эдгэрэл, ерөөл гэсэн 3 зүйлийг л ярьдаг. Есүс хүмүүстээр ирээд эдгэрсэн. Ерөөгдлөө дахиж чи нүглээ битгий үлдээрэй. Энэ сайн мэдээний одоо хамгийн том ерөөл. Сайн мэдээний хамгийн том үнцэнтэй гайхалтай нэгүсэл. Амен үү? Есүс энэ дэлхийд ирэхдээ яг үүнийг л хийсэн. Ядуус дээр очиод эдгэрсэн, чөлөөлөгдсөн, өвчнөөсөө ангижрлаа, муу сүнснээс цэвэрлэгдлээ. Тэгээд мөнхийн авралд орохтун гэж тунхагласан. Тэгэхээр сайн мэдээний номууд үүнийг илэрхийлдэг. Бид нар энэ үн цэнээр амьдрах болно ах トゥ усэ. Бидний амьдралын зорилго энэ юм аа. Амен үү?
Та бүхэн миний амьдралын зорилго юу юм бэ? Эзэн гэж ашиглах ямар ч хэрэггүй. Бидэрт нэг л зорилго байгаа. Тэр юу вэ? Хаанчлалын төлөө шүү дээ. Хүн бүхэнд адилхан. Тэгээд заримдаа хүмүүсийг чуулганд үйлчлээд ихээр миний зорилго биш байна гэж. Ямар нэгэн байдлаар зорилго чинь нийлэх ёстой. Ямар нэгэн байдлаар үйлчлэх ёстой шүү ах дүүсээ. Түүнээс би одоо эзэнд үйлчлдэг хүн бишээ гэвэл сайн мэдээнийхээ нөгөө жинхэнэ үнцнийг ойлгоогүй явж байгаа хүн гэсэн үг шүү. Та сайн мэдээний дотор баттал байгаа бол ямар нэгэн байдлаар эзэнд үйлчлэнэ. Ямар нэгэн байдлаар хаанчлалд оролцсноо. Энэ үнцэн шүү. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бусдад нөлөөлж, бусад хүмүүс идгэрч, өрөөгдөж тэр ивэлийг авахд та бүхэн гүүр болох ёстой. Хүн бүхэнд энэ байгаа. Матай 9:2 дээр хүмүн зоригтой байна, нүгэлч нь уучлагдсан. Сайн мэдээ. Сайн мэдээний хүч энд байна. Уучлагдлаа. Чөлөөлөгдлөө. Хаанчлалд орохдоо. Амен. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ яг энэ сайн мэдээний үнцнийг ахан дүүстэй дамжуулцгаая. Олон хүмүүст үүнийг дамжуулцгаая. Амен. Заримдаа бид нар сайн мэдээ гэхээр цуглаан сайхан шүү. Цуглаанд очороо гоё, суудал нь айгүй дайжгүй, гоё суудалтай. Хоол нь бүр гоё. Их гоё. Тий, хоол нь их гоё. Тэр хүмүүс нь инээгээд их гоё. Энэ яг зөвхөн оршил хэсэг нь тий. Байж болно. Гэхдээ бүтэн сайн мэдээ ийм болвол сайн мэдээний хүч энд агуулгадахгүй шүү дээ, тийм ээ? Бид нар оршлоо ингэж тавьж болно. Харин яг зүрх сэтгэлээ нээх агшинд нь юу лээ? Идгэгцэн, ерөөгдсөн, ивэгдэх болно гэж ингэж тунхаглаж сайн мэдээний хүчийг бүгдээрээ олон хүмүүст хүргэцгээе гэж та бүхнийгаа уриалмаар байна. Амен. Бид 10 жил, 20 жил суулган гоёо, суудал нь гоё, хоол нь гоё, 20 жил тийм ээ? Хүмүүс нь гоёо гэд яриад байвал энэ сайн мэдээний жинхэнэ гүн рүү явахгүй байна шүү дээ бид нар. Зүгээр илээд л байна, тийм ээ? Чуулган руу нэг ирүүлчүүл болно гэж бодоод бид нар хүмүүсийг урьдаг. Харин тэнд хүмүүс өөрчлөгдөхөд хэцүү болдог. Харин яг уу бид нар оршилоо тавьсныхаа дараа тэр байдлаараа өрнө шүү дээ, тийм ээ? Цуглаан гоё, байр гоё, хоол гоё. Одоо юу гэдэг? Цуглаан гоё шүү, хүмүүс нь гоё. Тэгээд чи наашаа суудаа, наазаа нааширдаа. Хараа ийм үнс юм байна. Чи эдгээгдэх болно. Чи ерөөгдөх болно. Чи яврагдах болно шүү гэдгийг бүгдээрээ хүмүүр одоо тэр хүмүүст үйлчлэн ерөөл болох ёстой байна. Амен. Сайн мэдээний үнс нь энд байх нэ ах дүүсээ. Амен. Яг үүн дээр нэг жишээ авъя. Иохан номын 8:11 дугаар ишлэл дээр энэ алдартай хэсэг. Нэгэн эмэгтэй хүмүүс тийм ээ. Энийг ална гэж хэлдэг тийм ээ. Энэ нүгэл үйлдсэн Мойсегийн хуулийг зөрчлөө. Чулуугаар шидий. Энийг алъя. Есүс дээр авчираад зарим хүмүүс одоо яах нь? Есүс яг яах нь? Хуулиар барьвал энэ хүн энийг алах ёстой. Одоо харна бүгдээр ялангуяа тэр ажлыг зохион байгуулсан хүмүүс нөгөө фарисеучуд хуулийн багш нар шүү дээ, тийм ээ? Нүмергөө өмсцэн. За харъя. Яах нь? Энэ хүн хууль биелүүлэх нь үү, биелүүлэхгүй нь. Харин Есүс тэнд нэг л зүйл хэлсэн. Би ч чамааг яллахгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үлд гэлээ. Тэгээд эмэгтэй чөлөөлөгдсөн үү? Чөлөөлөгдсөн, эдгэрсэн үү? Эдгэрсэн. Есүсийг бүр маш гайхалтайгаар дагаж түүнд үйлчилсэн шүү дээ. Амен. Тэгэхээр сайн мэдээний үнцний үүнд оршдог байх нэ. Сайн мэдээний хүч яг үүгээр илэрхийлэгддэг байх нь шүү хатус. Бурхны хүч чадлаар илэрхийлэгдэнэ. Түүнээс сайн мэдээ өнөөдөр бидний хүч чадлаар бид хэн нэгэн хүнийг өөрчилж чадахгүй. Боломжгүй шүү хатус. Өнөөдөр та бүхэн ахын дүүсээс, найз нөхдөөс би энэ хүнийг л өөрчилмөр байна гэд олон жилийг зарцуулаад чадахгүй бол тэнд нэг алдаа байна. Тэнд нэг буруу ойлголт байгаад байна. Тэнд нэг буруу чиг байгаад байна. Харин юу вэ? Эзний дотор. Эзний хүч чадал дотор. Түүний хүч чадал дотор найдах нь хамгийн том өөрчлөлт, шинжлэлт байх болно. Эзэн тэр хүний зүрхийг нээгээд эдгэрлээ хүмүүн. Одоо чи яв цуглаанд оч гэж хэлэх хүртэл нь бид эзний өмнө гайхалтайгаар үйлчлэх ёстой байх нь шүү хатас. Бүр өвдөг сүгдэн эзнээс гойн ойлон дуулан эзэн минь та өөрчлөн шинжилт сайн мэдээг хүргээч гэж бид нар тунхаглах ёстой байх нь. Амен. Тэгэхээр сайн мэдээний хүч чадал Бурхны хүч чадлаар илэрхийлэгдэнэ. Бидний хүч чадлаар илэрхийлэгдэх зүйл ерөөсөө биш ээ. Амен. Хэрвээ ийм байдлаар төлөвлөгөө одоо нөхцөл байдлаа авч явж байсан бол өөрчлөе. Эзний үгэнд, эзний хүч чадал, эзний шийдвэрт бүгдээрээ даатгая. Амен. Чи зүгээр уучлаа л гэж танд шивнжээвэл яах вэ? Та зүгээр л уучлах нь шүү дээ.
Чи чимээгүй бай. Наад хүндээ одоо битгий юм яриа. Би хийнэ гэж эзэн шивнвэл за тэгье би одоо залбирчаяа гэд хүлээж авах юм шүү дээ. Амен. Түүнээс л унтчихт нь орноос нь хуу татаал. За явъя хоёлаа. Одоо цуглаан руу. Хүүхдүүдээ ялангуяа бид нар бас ингэж жоохон үчирхээлдэг шүү, тийм ээ. Одоо чи явах ёстой. Цуглаанд оч. Би явж байхад чи яага явдгүй юм те. Олон хүний өмнө нэр нөөргөө боллоо энэ гэдэг. Тэг ингэж бас үчирхээлж болохгүй нэ шүү, тийм ээ. Тэгэхээр бас хүмүүс шархалдаг шүү дээ, өвддөг шүү дээ, тийм. Харин энэ нөхөр ундч байна. Аава одоо энийг яах вэ? Тэгвэл эзэн нэг юм хийнэ. Амен. Бид эзэнд найдах хэрэгтэй байх. Амен. Тэгэхээр сайн мэдээний номуудын сайн мэдээний хүчил ингэж илэрхийлэгддэг байна ах тусаа. Тэгэхээр сайн мэдээ бол эдгэрэл. Амен. Сайн мэдээ бол эдгэрэл. Энэ зүгээр сайхан хоол идүүлэх, сайхан үг хэлэх, сайхан урам зориг хайрлах биш. Сайн мэдээний үнс нь юу вэ? Эдгэрэх. Тэр хүн эдгэрвэл сайн мэдээний ерөөл тэр хүн рүү урсах болно. Амен. Амен. Өнөөдөр энд маш олон хүмүүс байна. Ахан дүүс та бүхэн сайн мэдээний жинхэнэ үнцнийг олоогүй, эдгэрээгүй байгаа бол та шийдвэр гаргана. Амен. Би эдгэрье бурхан минь. Би өрөөгдөё. Би уучлагдъя. Одоо ч хэм нүгэлтэйгээ зууралдан явж байгаа хүн байгаа бол та одоо шийдвэр гаргана уу? Ард чинь баахан сайхан ерөөл хүлээж байна. Амен. Бэлхэм дүүргийн ерөөл ивэл нэг бүсэл таныг хүлээгээд байж шээ. Хтос амен. Амен. Шийдвэр гаргацгаая. 1-р Петр номын 2:24 дээр биднийг тийм үү? Нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ өрсөн. Тиймээс та нар түүний юу вэ? Шарахаар идэгэгдсэн. Амен. Энэ бол Исая сая уншсан одоо хэсэгтээ яг авцалдаж байгаа. Петр яг түүнээс иш татсан. Түүний шарахаар бид идэгэгдсэн юм шүү. Амен. Бид Есүсийн шарахаар идэгэрсэн. Идэгэгдсэн, ерөөгдсөн. За. Дараагийн нэг хэсгийг харъя. За. Бид ерөөгдөх ёстой. Сайн мэдээний туйлын зорилго юу вэ? Ерөөл. Бид ерөөгдөх ёстой. Яаж ерөөгдөх вэ? Яаж илүү амьдрал сайн сайхан болох вэ? Яаж амар амгалан байдал ирэх вэ? Яаж ахан дүүс аврагдах вэ? Бид нар өнөөдөр ийм олон асуулттай эзний өмнө ирдэг. Үүнийг яаж шийдэх вэ? Та бүхэнд маш гоё ишлэлийг санал болгоё. Та бүхэн тэмдэглэж аваарай. Еврей 6-гийн 7 дугаар ишлэл. Тэгээ энэ ишлэлийг бүр цээжлээсэй гэж та бүхнээс үгсмээр. Еврей 6-гийн 7 дугаар ишлэл. Энэ ишлэлийг тэгтээ хүмүүс нэг анзаардаг. Энэ ишлэлийг унших юм бол маш гүн утгаар илэрхийлэгдэнэ. За би уншиж өгье. Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь идлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь бурхнаас ерөөл автгаа. Амен. Дахиад уншия. Дээр нь үргэлж асгарах бороог уудаг. Тийм ээ? Өөрийг нь идлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь бурхнаас ерөөл автгаа. Та бүхнийгээ ерөөмөр байна. Ийм ерөөлийн суваг байх болтугай. Та бүхний дээр үргэлж эзний бороо асгарах болтугай. Тэгээд түүнийг нь та бүхэн бүр ямар ч тийм үү болцлоггүйгээр уух болтугай. Уугаад биедээ шингээгээ зүрх сэтгэлдээ оюун бодолтой та бүхэн маань шингээх болтугай. Тэгээд та бүхнийг тийм одоо юу гэдгийг энэ газарыг эдэлж байгаа. Тэр эдэлсэн газраа үр шим нь юу вэ? Ашиг тургамал гардаг шүү дээ. Тэгэхээр чуулган та бүхнийг хэрэглэхийг хүсэж байна. Чуулган та бүхнийг ашиглахыг хүсэж байна. Ашиглах гэдэг үг за их хэрэгэлчихэ тийм ээ. Чуулган та бүхний тийм үү? Яг та бүхнээр дамжуулж хаанчлалын төлөө урагшламаар байна. Амен. Та бүхэн тэгснэр ашигтай ургамлыг тийм үү гаргадаг газар шиг Бурханаас ерөөл авсан тэр газар болох болно. Гэж та бүхнийгээ ерөөмөр байна. Амен. Тэгэхээр сайн мэдээний үннээр алхсан хүн ерөөлийн суваг болдог. Иохан 8:32-д тэгээд та нар үннийг олгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Чөлөөлөгдсөн нэгэн ерөөлөөр бэлхах болно. Уучлагдсан нэгэн ерөөлөөр бэлхах болно. Эдгэрсэн нэгэн
ерөөлөөр сайн мэдээний үннээр бэлхах болно. Амен. За Еврэ 4:21-ийг уншаад дуусгая. За манай Магдалины баг маань гараад ирээрээ. За Еврэ 4:21. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол амьдралын чинь урдын хэм маягт хамаарах залим эхийн дачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлъя. Амен. Одоо ч хуучин хүнтэйгээ зууралдсаар байвал та ерөөлөөсөө салж байна. Одоо ч хуучин хүнтэйгээ зууралдж байвал та авах ёстой тэр ивэлнийг үсэл сайн мэдээний үннийг одоо та авч чадахгүй байна. Харин баптизм хүртээд Есүс Христтэй хамт цовдлогдоод үхээд 3 хоног үхлээс дахин амьдрахад юу вэ? Шинэ хүн бий болсон шүү дээ. Амен. Та нэгэнтээ шинэ хүн болсон. Амен. Харин хуучин хүний мөн чанар байгаа бол түүнийг бүгдээрээ загалмаар хадъя. Таны авах ерөөлөөс хумсалж байгаа тэр нүгэлтэйгээ бүгдээрээ тэмцье. Тэгээд чөлөөлөгдөө, тэгээ эдгэрээ. Тэгээд сайн мэдээний үнэн дотор ерөөлөөр байлгацгаая гэж та бүхнийгаа ерөөмөр байна. Амен. Эзэн талархъя. Халелуя. Амен. Бүгдээрээ хамт магтан дуулцгаая. Эзний өмнө бүгдээрээ хамт магтан дуул.